Сайн байцгаана уу? Намайг Жанжин гэдэг. Аврагчийн талаар ярих үед эцсийн өдрүүдэд аврагч хүн төрөлхтнийг аврахаар газар дээр ирэх лавтаа гэдэгтээ бүх итгэгчид санал нэгддэг. Аврагч эцсийн өдрүүдэд ирнэ гэж олон иш үзүүлэгч хэлсэн шүү дээ. Тэгвэл аврагч гэж хэн бэ? Янз бүрийн урсгалынхан өөр тайлбарлаж янз бүрийн шашинд аврагчийн талаар өөр зүйл хэлдэг. Жинхэнэ аврагч гэж хэн бэ? Жинхэнэ аврагч бол Тэнгэр газар бүх зүйлийг бүтээсэн эзэн бөгөөд сорын ганц жинхэнэ бурхан бүтээгч юм. Бүх зүйлийг бүтээсэн эзэн л сорын ганц жинхэнэ бурхан. Бас махбод дох жинхэнэ бурхан л хүн төрлөختнийг аварч чаддаг аврагч юм. Бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ бурхан л биш бол энэ хүн бүтээгч биш тул хүн төрлөختнийг аварч чадахгүй. Үүнийг бид сайн мэддэг байх хэрэгтэй. Санжив. Жинхэнэ бурхан сорын ганц байдаг. Зөвхөн бие махбодтой болсон бурхан л аврагч юм. Махбод дох жинхэнэ бурхан л үннийг илэрхийлж хүн төрлөختнийг бүрэн аварч биднийг үдсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваач чадна. Хуурамч бурхад олон тул тэднийг бүгдийг нэрлэх хэрэггүй. Харин жинхэнэ аврагч сорын ганц байдаг. Тэгвэл энэ аврагч үнэндээ хэн бэ? 2000 жилийн өмнө эзэн Есүс ирээд гэмшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэсэн. Дараа нь тэрээр хүнийг нүглээс золин аврахын тулд цовдлогдож золин авралын ажлыг гүйцэлдүүлж нэгүслийн эрен үеийг эхлүүлэн хүмүүст бурхны өмнө очиж залбирч бурхантай ярилцаж өнөөх хүртэл бурхныг дагах боломжийг олгосон. Энэ нь эзэн Есүсийн золин авралын ажил байсан юм. Эзэн Есүс бол хүмүүсийн дунд ирж ажилласан аврагч байлаа. Өнөөх хүртэл харсан зүйлээс харахад хэн аврагч вэ? Хүн төрлөختнийг аврахаар биечлэн ирсэн махбод дох бурхан шүү дээ. Эзэн Есүс золин авралын ажил хийж хүмүүсийн нүглийг уучлсан боловч хүмүүс цаг ямагт нүгэл үлдэж жинхнээсээ гэмшиж чаддгүй хэвээр байна. Бурхны аврал зүгээр л нүглийн маань уучлаа дуусгах бус хүмүүсийг үнэхээр гэмшүүлэхийн төлөө байдаг. Тийм учраас эзэн Есүс хүн төрлөختнийг бүрэн аврахаар эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэж амласан. Аврагч одоо эргэж ирчихэд бидний дунд байгаа. Тэрээр хүнийг хариуцгаж биднийг нүглээс аврахын тулд олон үннийг илэрхийлсэн. Тэгснээр бид бурхан руу бүрэн эргэж бурхнаар авахулж бидэнд зориулан бэлдсэн үдсгэлэнтэй сайхан хүрэх газар буюу бурхны хаанчлалд орж чадна. Одоо дэлхийн өнцөг болон бүрд хүмүүс бурхны дуу хоолойг сонсоод бурхны сэнтийн өмнө өргөгдсөн. Тэд бурхнаар шүүгдэж, цэвэрлэгдэж, сайхан гэрчлэл хийдэг. Тэд бол бурхны бүрэн төгс болгосон ялагчид юм. Харамсалтай нь бурхны дуу хоолойг сонсоогүй, бурхны илрэлт, ажлыг хараагүй хүмүүс одоо ч олон байгаа. Ийм учраас аврагч хүн төрлөختнийг хэрхэн авардаг талаар бид яг одоо гэрчлэл хийж байгаа юм. Авралын тухай ярих үед зарим хүн бурхан гэнт Тэнгэрээс бууж ирээд итгэгчдийг шууд дээш өргөж гамшихаас зайлуулан Тэнгэр рүү явуулна гэх тодорхойгүй ойлголттой байдаг. Энэ нь хүний үзэл уран сэтгэмж болохоос бодиттой биш юм. Өөр нэг чухал асуудал бий. Хүмүүс бүгд сатааны завхралд гүнзгий өртөөд сатаанлаг уг чанартай байдаг. Хүн бүр бузар буртаг завхралаар дүүрэн нүгэлд амьдарч байна. Бид үнэхээр шууд өргөгдөж чадах уу? Бид Тэнгэрийн хаанчлалд ороход зохистой юу? Хэрвээ хүн бүр аврагчийн бууж ирэхийг хүлээн ийм үзэлтэй зуралддаг бол энэ хүлээлт талаар өнгөрөх нь гарцаагүй. Тэд гамшиг тунж уйлан шүтээ хавирах болно. Тэгвэл аврагч хэрэгтэй хүн төрлөختнийг хэрхэн авардаг вэ? Эхлээд аврагч биднийг нүглээс авардаг. Эзэн Есүс нүглийн маань уучлахын тулд золин авралын ажил хийсэн. Гэхдээ тэгж уучлуулсан хэдий ч бид өөрийн эрэхгүй нүгэл үйлдсээр байдаг. Бид нүглийн дөнгнөөс ангижраагүй. Энэ бол үгүйсгэн аргагүй баримт.
Бурхан ариун зөвхт байдаг. Тэрээр ариун газарт харагдаж бузар булаа газраас нуугддаг. Хүмүүс ариун бус болохоор эзнийг харж чадахгүй. Тэгэхээр нүгэлд амьдарч байгаа бид Бурханы хаанчлалд ороход зохистой байж чадахгүй усуу. Иймээс Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болчиход хүмүүсийг бүрэн цэвэрлэх, нүгэл болон сатанаас биднийг аврахын тулд үннийг илэрхийлж шүүлт гисгэлтийн ажил хийж байна. Яг л төгс хүчит Бурханы хэлдгээр хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрлөختний золин авралыг л гүйцэлдүүлж хүний нүглийн тахил болсон юм. Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрхийг шаардаа зогсохгүй. Бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсны дараа Бурхан хүн төрлөختнийг шинэ эрен лүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж гисгэлт шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үннийг эдэлж, илүү агуу ёроолыг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна. Аврагч аль хэдийн ирчихсэн. Эзэн Есүс бие махбодтой төгс хүчит Бурхан болж махбодод эргэн ирээд байна. Төгс хүчит Бурхан хүн төрлөختнийг цэвэрлэж аврах бүх үннийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийлээ. Хэчнээн агуу алдартай байлаач гэсэн өөр хинч биш гагцхүү махбод дахь Бурхан л үннийг илэрхийлж хүн төрлөختнийг аварч чадна. Газар дэлхий дээр ирсэн махбодтой болсон Бурхан л бидний аврагч Христ мөн. Христ гэж юу гэсэн үг вэ? Энэ нь аврагч гэсэн үг. Тэгэхээр эцсийн өдрүүдийн Христ төгс хүчит Бурхан хүн төрлөختнийг цэвэрлэж аврах шүүлтийн ажлыг хэрхэн хийдэг вэ? Төгс хүчит Бурханы бидэнд хэлдгээр эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг эл болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үннийг хэрэгэлдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулууртай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэмийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэрэгэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулгаддаг. Эдгээр үгэнд бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар руу чиглэдэг. Ялангуяа хүн Бурханыг хэрхэн олдгийг илчилсэн үгсийг хүн сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажил хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш. Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдгүй үннээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно. Ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн өөрийн ялзарсан мөн чанар болон ялзарлынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илэрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг. Учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Эцсийн өдрүүдэд Бурхан нүгэл туг чанарын маань илчлэхийн тулд үннийг илэрхийлснээр хүн төрлөختнийг авардаг. Ингэснээр бид нүгэлт байдлынхаа уг үндсийг сатан биднийг завхруулсан гэх үннийг олж харж чаддаг.
Хүн үүнийг танин мэдмэгцээ үнэхээр харамсдаг болж өөрсдийгөө жигшиж үзэн ядаж чадна. Тэгээд чин сэтгэлээсээ гэмшиж эхлээд гагцхүү үннийг ойлгож олж авахыг л хүсэн эрмэлздэг. Тэд үннийг хэрэгжүүлж чаддаг болох үедээ Бурхан захирагдаж сурсан байдаг. Үннийг ойлгож Бурханы үг болон үнний дагуу амьдраснаар тэдний амь зан чанар өөрчлөгдөж эхэлдэг. Бурханы үгийн шүүлтийг цаг ямагт туулснаар эцэст нь завхарсан зан чанар нь цэвэрлэгддэг. Бүрэн аврагдсан хүн ийм байдаг бөгөөд дараа нь тэд хүнд зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт орж чадна. Иймээс бид төгс хүчит Бурханы үгийн шүүлт гисгэлтийг хүлээн авах ёстой. Чин сэтгэлээсээ гэмшиж, үнэхээр өөрчлөгдөж, Бурханыг дуулууртаа дагж шүтэн мөрөгдөх хүмүүс болох ёстой. Энэ л жинхэнэ аврал бөгөөд биднийг Бурханы хаанчлалд орох үн цэнтэй болгодог. Одоо бид нэг зүйлийг гарцаагүй мэдж авлаа. Зөвхөн Бурхан гагцхүү бүтээгчил хүн төрлөختнийг аварч биднийг тэр үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачиж чадна. Энэхүү Бурхан энэ бүтээгч өнөөдрийг хүртэл хүн төрлөختнийг замчилж аврахаар үг хэлж ажилласаар ирлээ. Библи бол тэр чигтээ Бурханы илрэлт болон ажлын гэрчлэл юм. Энэ нь тэнгэр газар бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэх гэрчлэлээр хангаж бүтээгчийн илрэлт ажилд гэрчлэл хийдэг. Бидний дунд ирсэн бие махбодтой болсон энэхүү цорын ганц жинхэнэ Бурхан л аврагч мөн. Тэр л хүн төрлөختнийг аварч чадна. Энэ аврагч махбод дахь Бурхан байх ёстой бөгөөд үннийг илэрхийлэх ёстой. Энэ л цорын ганц жинхэнэ аврагч мөн. Үннийг илэрхийлж чаддаггүй аврагч гэж чинь хүмүүсийг хуурч буй ёр юм уу сүнс юм. Хуурамч бурхад олон бий. Жишээ нь тэнгэр тултал магтуулаад өгснийхээ дараа эзэн хаадаар бурхад гэж тогтоогддог алдартнууд байна. Энэ нь үнэхээр үнслэлтэй байж чадах уу? Тэр хүмүүс үхэхдээ там руу явдаг завхарсан хүн төдий байж хэнийг аварч чадах юм бэ? Тэд өөрсдийгөө ч аварч чаддгүй бөгөөд Бурхан тэднийг нүглийнхэн төлөө шийтгдэг. Тэгэхээр тэд хүн төрлөختнийг аварч чадах уу? Тэр бүх эзэн хаан аль эрт өгцгээгээд одоо бүгд там туга. Тэдний тогтоосон хурамч бурхад үндэ хүн төрлөختнийг аварч чадахгүй. Юу ч боллоо гэсэн хурамч бурхадад бүйдэг. Тэгэх нь мунхаг мэдлэггүй явдал бөгөөд сүрэлд хүрэх нь гарцаагүй. Аврагч бие махбодтой болсон Бурхан байх ёстой. Бас үннийг илэрхийлэх ёстой гэдгийг сана. Энэ зөвхөн Бурханаас л гарах боломжтой. Үннийг илэрхийлж чадахгүй аврагч хэмээх бүхэн хуурамч. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж байгаа. Махбод дахь Бурхан биш атлаа. Өөрийгөө Бурхан гэдэг хэн бүхэн хуурамч Христ муу ёрын сүнс юм. Тэр хүмүүс аврагч биш бөгөөд хүн төрлөختнийг аварч чадахгүй. Сатан болон бүх муу ёрын сүнс Бурханы дүр эсэгдэгч өөрсдийгөө бүх зүйлийн бүтээгч гэж хэлж зүрхлэхгүй хэвээр байдаг. Ялангуяа тэд хүнийг бүтээсэн гэж хэлж зүрхэлдэггүй. Бас тэд хүний хөв заяаг удирдах чадна гэж хэлж зүрхэлдэггүй. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж үнэнч сэтгэлийг олж авахын тулд зүгээр л энд тэнд зарим нэг тэндэг гайхамшиг үзүүлдэг. Энэ хуурамч бурхад муу ёрын сүнснүүд бүгд хүмүүсийг хуурч завхруулдаг чөтгөр диавол юм. Тэд цорын ганц жинхэнэ Бурхан болох бүтээгчийн дайсан бөгөөд Бурханаас хүн төрлөختнийг булаахаар хичээж байна. Иймээс энэ чөтгөрүүд муу ёрын сүнснүүд бүгд Бурханы заналт дайсан тул тэднийг Бурхан жигшиж хараадаг. Эдгээр чөтгөр муу ёрын сүнсийг хүндэтгэж шүтдэг бүх хүнийг Бурхан харааж сүрүүлнэ. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Хуучин ертөнц оршсоор байгаа цагт би өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү буулгаж, захиргааны зарилгаа орчлон ертөнц даяар эл тод зарлаж, түүнийг зөрчсөн хэндэж гэсгээлт хүртэнэ. Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа андуулахад бүх хүн төрлөختөн миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэрэгээр намайг эсэргүүцдэг хүмүүс миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоомгүй олон одыг авч шинчлэнэ. Миний ачаар нар сарч шинчлэгдэнэ. Хормост тэнгэр урдих шигэ байха болж
газар дээрх тоо томшгүй олон зүйл шинчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнцийн дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, миний хаанчлалаар солигдно. Ийхүү газар дээрх улс орнууд үрд үгүй болж, бүгдээрээ надад шүтэн мөрөгдөг хаанчлал болно. Газар дээрх бүх улс орн сүнж оршин тогтнохоо болно. Орчлон ертөнцийн дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устна. Сатаныг шүтдэг бүх хүн миний дүрлэлсэн галд унана. Өөрөөр хэлбэл одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусд нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гисгэх үед минь шашны ертөнцийн дэх хүмүүс цагаан үйл хөлөглөн айсгүй ариун нэгнийг харсан байх тул миний ажлаар байлдан дагуулгадж өөр төвшөнд миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдж өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гисгэлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөн. Харин газар дээрх үйл хэрэг нь надтай хамаагүй байсан хүмүүс бие хэрхэн авч явснаасаа үүдэн миний хөвгүүд миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн тоймгүй олон улс үндэстэнд өөрийгөө илчилж газар дэлхий дээр өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан бүх хүн төрлөختөн үүнийг нүдэрээ харна. Бурхны авралын тухай ярих зүйл маш их бий. Өнөөдөртөө энд хүрээд өндөрлөцгөөе. Дараагийн дугааруудаар илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Дараа уулзъя.